Одоо ер нь хуучны кино сайхан гэдэг нэтрэгэд. Хуучны кинод ч юм болгон сайхан бас биш. Тийм ээ. Хөгжлийнхэн замаар ингээд янз бүр болоод явж л байгаа. За сайн ч юм гарч лээсэн мэс муурхан ч юм гарч лээсэн. Рэнтэй варантай тийм л юм чинь. Одоо бол ингээд нөгөө цензуртэй байлаа нэтрэгээл ингээд яриад ингээд тэгтэл бол би бас тэр нэг цензур гэж юм бас байгаасаа билээ гэж боддгийн. Тэгэхээр тэрийг бол улсаас зориуд цензурдах биш. Хуучин шиг цензурдж болохгүй. Ахгүй юу? Зүгээр уран бүтээлч өөртөө тавих шаардлага тийм ээ. Уран бүтээлчд үзэгчд бас яг юу яах? Шаардлага нь өндөр байх хэрэг. За өглөөний кофе юу? За ноутбук маань форматлагдаад ирсэн байна. Баха одоо 2 жил баг форматлаг байсан. За манай зураглаачдын энэ дэр хэсэг. За хоёр дахь подкастын маань зураг авалт энэ хүү хэлж байна. Влогч. За хоёр дахь влогийн маань зураг авалтыг одоо хэлж байна. Сая Бүлээгүү Pictures-ийн ерөнхий зураглаач Г Батбаяраас камерыг авсан. За 6500 гэдэг энэ хөвдөө камертай зураглаач байгаа. Тэгээд 6500 гэдэг камераараа бас влогийнхоо яг үндсэн бас зураг авалтыг хий гэж бодож байна. За мэдээж хоёр дахь камер маань Sport 2. За энэ камераараа та хэдээс өмнө бас үзүүлж харуулсан байгаа. Тэгээд бидний хувьд бол яг хүн амьтнаас ингээ камер царайчилж явсаар байгаа. Ямар ч байсан нэг юм гаргасан. Одоо бас дахиад гаргах гэж зорж явна. За энэ удаагийн очих байгаа газар минь бол Монголын арт галерей. За энэ галерей дээр юу болж байна вэ гэхээр Бэгзийн Балжин Ямгаан үзэгслэн болж байгаа. За 80 жилийн ойн хүрээнд зохион байгуулагдж байгаа юм байна лээ. За чи Бэгзийн Балжин Ямгаан талаарх ямар уран бүтээлүүд үзэж ирсэн мэдэхгүй шүү дээ. Үе яагаад мэддгүй юм бэ? Гэтэ энэ хүн бол Монголын кино урлагт одоо тодоос тод мөрийг үлдээсэн хөө. Таны алдар тийм үү? Яахаар миний нэрийг мэдтий? Мөр. Ордны харуулууд оруулахгүй юу болов? Ах минь ханиад хүрээ. Бид нарыг чинь амьтан өгсөн юм шиг мартадаг. Ер нь хамгийн уран бүтээлчүнд бол хамгийн үнэтэй юм бол амьтан өгсөн мэт мартагдах. Бид нар тэрнтэйгэн тэрнийг үзэн яддаг тань бусдад аадаг болдог байхгүй юу? Олон хүнтэй ингээ ажиллаж байсан. Ялангуяа уран бүтээлчдийн хүмүүс бол нэг юмд их гонсойд юм байна. Тэр нь юу гэхээр ганцаардл гэж юм байна. Бүр гарах. Гаруй баримтат кино 15 улс сайхны кино кинонд бол зураглаачаар за 9 кинонд найруулагчаар за 7 киноны зохиолыг бичсэн байлээ. За тэгэхээр энэ хүн бол кино найруулагч, зураглаач, зохиолч гэдэг маш их олон талын авьяастай юм байсан. За 1988 онд хийгдсэн Матхуц цаатан. За энэ киноны ерөнхий найруулагчаар ажилласан. За Бэгзийн Балжин Ямгаа бол ерөнхийдөө зураглаачаар анхны гараагаа эхэлж ерөнхий найруулагч хүртлээр дэвшсэн. Нэлээ хичээл зүтгэлийн үр дүнд энийх ажлыг хараад гарсан болов уу гэж бодогдож байна. За энэ хүний 80 насны одоо юу амьд байсан бол 80 настай байх байсан байна. 80 жилийн ойн арга хэмжээ номын нээлтэн дээр нь бас бичиж байна. За манай ирээдүйн за Дүнжин гараг удалдааны төвийн эсрэг талд Монгол арт галерей.
손이 보여줘야. Монгол Тэнгэрийн хүчин дарж киноны 30 жилийн мод зориулсан эрдэм шинжилгээний баг хурлыг эхлэхээр бэлэн боллоо. Ийхүү алдар хүндтэй жүжигчид, уран бүтээлчид Монголын дэлгэцийн урлагт олон 10 жилд дурсагдах өнөд бүтээлийг туурвсан. За Монголын бүтээлчдийн өөрсдийнх нь сууд их эзэн хаанаа дэлгэцэн тунхагласан анхдагч өмнө зэмдээ энэ бүтээл нь Чингис хааны амьдрал тэмцэл дотоод мөн чанарыг жинхэнэ Монгол сэтгэлгээгээр харуулж чадсан гүн ухааны кино гэдэгтээ олон судлаачид санал нийлдэг юм аа. Балжинымгаан яг амьдрал уран бүтээлийг өгүүлсэн түүхэн зургуудаар тавигдсан байна. За энэ бол мэдээж маш ховор үзмэр юм. Энд бол одоо кино уран бүтээлийн түүхэн үйл явц болон түүний амьдралыг харуулсан энэ гэрэл зургийн үзэсгэлэн гарсан байна. За бигзийн Балжинымгаан холын зэрэглэлийн дунд гэдэг энэ ном байна. За тэгээд энэ хүний номыг одоо нээ кино зохиол шүүмж ярилцлага гэдэг 2 дахь хэвлэл гарсан байна. Хатуу хавцастай. Энэ зураг харах юм 1974 он чөлөөт бүхий дэлхийн аварга шалгаруулах тэмцээний баримтат кино гэж. Балжинымгаа бол 80-аад баримтат кинон дээр ажилласан гэж үзсэн. 80 баримтат киноны одоо ард байсан гэхэлэр маш их тоо юм. За тэгэхээр энэ ноён оргил энэ ноён оргил руу гарахын тулд 80 баримтат кино 15 сайхны кино 7 киноны зохиол бичиж гинүү те маш их хөдөлмөр хүнээс шаардна л та. Тэгэхээр энэ хүний хийсэн бүтээсэн зүйл бол маш их ариун юм аа. За энэ их сонирхолтой гэрэл зураг байна л да. 1968 он Виги кино урлагийн дээд сургуульд сурч байсан үеийнхэн зураг. За энэ яг энэ гартаа барьсан байгаа камерыг харж байна. За энэ бол яг хальсны Оросын камерс 1968 оны яг оюутан байх цагийнх нь зураг бас тавигджээ. Балжинымгаа бол 1969 онд төгсөөд Монгол кино үйлдвэрт зураглаачаар орсон гэж хэлдэг юм байна лээ. За энэ кинонд
хэрхэн бүтэж байсан тухай болон за зураачдын ажлыг харуулсан үзэсгэлэн 3 давхарт нэгдсэн байна. За ерөнхийдөө тухайн үеийн процесс үйл явдлыг харуулсан баримт материалууд бас цөөнгүй байгаа юм байна. Яг эндээс ингээ харагдаж байна. Зураг авалтын процесс, за тайзны зураг. Жилийн өмнө хийгдсэн Мөнх тэнгэрийн хүчин дор гэж агуу бүтээл. За энэ бүтээлд ажилласан уран бүтээлчид мөн энд ойн баяраа тэмдэглэлээ. За энэ бол тухайн цаг мөчид бас аваатсан сэтгэлийг нь хөдөлгсөн юм арга хэмжээ боллоо гэж харж байна. За эргээд Балжин сан байгуулагдаад 2021 онд байгуулагдсан юм байна. За энэ сангийн хүрээнд Балжин гуайн уран бүтээлүүдийг олон түмэнд таниулах дээр нь Балжин гуайн өөрийнх нь бичсэн ном дөнгөж хэвлэлтээсээ гараад 2 дахь хэвлэлт хүмүүсийн гарт хүрж явах шиг байна. За энэ номыг бас авч уншаарай гэж бас хэлмээр байна. Сонирхолтой арга хэмжээнүүд боллоо л доо. За яг эргээд миний хувьд бас энэ влогийнхоо хүрээнд хүмүүсээс яриа авъя гэж бодсон боловч бас төдийлөн хүмүүс завгүй байна. Та бүхэндээ бас тодорхой арга хэмжээнүүдийг харуулсан учраас нэг ярианы шаардлагагүй баха гэж бодож байна. За ингээд за ямар ч байсан 2 дахь влогийн зураг авалт бол дууслаа. Тэгээ зураг авалтын үед бол дажгүй үстэй тий. Дажгүй. Зураг авалт дажгүй юм уу дажтай юм уу? Дажтай. За тэгээд манай хоёр яв тэгээ Балжин гуайн талаар ер нь мэдээлэл авч чадав уу? Сонслоо шүү дээ. За ямар хөө сүлд үзлээ шүү дээ. За. Хийсэн кино. Влогоо дуусгая. ганцаардахгүй байх чинь хогч нэ жиний л өөрийн чинь байгаа яр дээр гэж хэлэх хүн зөндөө таардна гэж бодож байгаа юм. Гэхдээ энд нэг ноо байна. Биднийг нэг газар мартдаг. Одоо ашиглаж байгаа. Тэгээд нөгөө дахин сэргээлтийг хийхгүйгээр одоо байгалийн нөгөө баялаг шиг тэгээ ухаж авангуудаа хайчдаг, тэгээд мартчихдаг. Тэр 50 настай байна, 60 настай байна хамаагүй.
Тэр Монгол Ардын хувьсгалт намтанд хэрэгтэй гэж ил тэрийг элсүүлэл бидний чинь тэгэл явж исэн. Тэгээ сүүлд нь бол ерөөсөө тэгээ огт танихгүй юм шиг аясан л байхгүй да. Ажиллаад үгүй юу ч үгүй ингээл осолдохгүй тэгээ 60 хүрхлээр нь тэгээ төрөгсөн. За тэгээд ингээд нэг тэмдэг энэ төр шагансал да энийг бол их сайхан юм шиг баярлаад байдгүй их одоо за ингэж тийм энэтэй өнтөглөж боддог ч үгүй. Миний ганц хүндэлж явдаг юм бол би өөрийн хүчээр ингэж олж авсан юм энэ тэрийн шагналдаг юмд залбирч явд юм аа.